Энэ цэцэрлэгийн асуудлыг нэг мөр шийдэхгүй бол даварсан багш нар хаасаагүй байдаг юм байна. Баргийн нэг гэмтэж бэртсэнийг бол эцэг эхчүүд тэгсгээд тавьчаад үгээ залгаад өнгөрөөдөг. Хэлчихвэл тэр багш хүүхдийг нь улам их дарамтлах байх гэж бодсноос тэр ардчилсан нам хүүхдэр шоу хийж байхаар тэр 9 гишүүндээ хэлээд энэ талаар нэг хууль батлуулвал яасан юм бэ? Сүүлдээ бүр хүний хүүхдийг харанхуй өрөөнд хорж тамалдаг болсон талаарч олон нийтийн сүлжээнд баримтаагаар нийтэлж байна. Үүнийг заавал цэгцлэх ёстой санагдана. Хэрвээ айлын хүүхдийг өдөрт нь харж харгалзаж сургууль хүмүүжүүлэх эрх авсан юм бол заавал мөрдөх ёстой стандарт гэж байх ёстой санагдана. Сэтгцийн өвчтөе эрүүл үгүй мэдэгдэхгүй зэрлэг догшин хүмүүсээс үр хүүхдээ хамгаалах хамгийн сайн арга бол бүх цэцэрлэгийг камержуулах явдал. Тэр тусмаа бүр дууны бичлэгтэй камераар өвч тоногсон байх шаардлага тавих нь зөв. Хэрвээ дуугүй камер тавьбал ам хэлээрээ яаж дарамтлж байсан мэд харахгүй юм. Солонгос улсын цэцэрлэг жишээ нь ангур камертай тэрхүү камер нь интернетэд толбогдсон байх бөгөөд эцэг эхчүүд дуртай үедээ интернетээр орж хүүхдээ тухайн мөчөд яг юу хийж ямар шухан байдалтай байгааг харж болдог юм билээ. Улсын хурлын эмэгтэй гишүүдээ хүний эрх хүүхдийн эрхийг хамгаалъя гэж худлаа хоосон оролцоож байхаар яг энэ асуудлыг шийдэж өгөөч. Нялх балчир үрсээ хүний гараар тамлуулалгүй амар тайван амьдрмаар байна.